За сайн байцгаана уу. Өнөөдөр та нартай влог хийж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бол онцгой өдөр байна. Бурхан багшийн их дүүцэн өдөр. Тэгэхээр энэ өдөр хамгийн чухал зүйл нь эцэг хийхээ ачиг хариулах гэсэн юм одоо зүйл өгдөг. Тэг хүмүүс маш их олон юмнуудыг ярьдаг. За тэгээд зарим нь бол хариулж чадаагүй ингээ явуулсандаа харамсдаг. Зарим нь ингээд уйлж байгаа харагдчихийдэг. За мэдээж боломж нь тухайн үедээ гараагүй байсан байх. Тэгээд эцэгхээ ачиг хариулна гэдэг нь одоо ямар утга учиртай гэх юм бол өөр их зөв явах юм шиг байна. Тэгээд өөрөөр зөв явна. Одоо сурсан юм бол тэр юмыг маш сайхан одоо тултал нь хийгээд за тэгээд бинттэй устай харилцаа холбоотой эмэрэнгүй юм сайхан сэтгэлтэй хан бол ач тусыг хариулж байгаа нэг хэлбэр юм болов уу гэж ингэж боддгийн. Тэгээд ихтэй хүмүүс одоо хийхээсээ илүү хийлж ярих нэг байдаг л да. Тэгээд тэр утгаараас тэр мөө би ч гэсэн бас тэр хүмүүсийн нэг юм шиг байгаа юм. Яг үл ачийн бас хариулж чадсан муугүй юу гэдэгтээ бас хаяа эргэлздэг. Гэхдээ яг хөө мэдээ чадлын хэрээр сурсан мэдснэ хүмүүс түгээгээд өөрөө хаз жаргалтай инээд хөртөө өөр хөвгтүүдээ урмаар тэтгээд ингээ явж байгаа нь одоо бас ачиг нь хариулж байгаа нэг хэлбэр юм болооч гэж боддог. Зарим хүмүүс болохоор заавал ачиг нь хариулах гэж өөртөө юм шиг гэж ингэж ярьдаг. Яг хөө энэ тэгж ярьдаг хүмүүс бас байдаг. Хүн болгоны үзэл бодол өөр шүү дээ, тийм ээ. Миний хувьд гэвэл өөр гэдэг талаасаа биш. Ер нь бол одоо эцэг их болж төрөө дүүр хүүхэд нь болж төрнө гэдэг чинь цаанаасаа нэм хувь тавилан байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан бид нэр хичнээн одоо цухталаач гэсэн эцэг хийхээ тэр юунаас хол явж чадахгүй шүү дээ, тийм ээ. Нэг алим унсан ч гэсэн юунаас модноос холддоггүй гэдэгтэй адилхан. Тэгэхээр мэдээж одоо аав ээжийнхээ сайн сайхан чанаруудыг аваад цаашаа эзэмшиж одоо улам хөгжүүлээд тэрийг өөр хөгжтэй бас ингэж сургаад ингэ явах юм бол их сайхан юм болов уу гэж боддtiin. Тэгээд одоо би хэлэх нь их хүн гэж би түрүүнд хэлсэн тий. Харин үйлдэлээрээ харуулж байгаа миний нэг дүү байгаа. Тэр бол миний яг дотлын дүү байгаа. Тэгээд өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа. Яг 31 нь болдог учраас 4 жилд нэг удаа болоод тахшаа 3 жил ч юм уу 4 жил ч юм уу нэг удаа болдог. Тийм учраас илүү би одоо их өмнөөс нь ингээ баярлаад байдгийг төрс өдрөө болж байгаад нь. Тэгээд манай дүү болохоор одоо аавыг хэвтэрч нэтер байхад астрал халамжлал ингээл биднээс илүү их ойр дотн ингэж байсан. За одоо ээжтэй ингээл хамт байгаал хамт гадар яваал юм зохицуулал хооломтод харууллал ээжтэй туслал ээжээс тусламж аваад ингээл явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол жинхэнэ одоо үйлдэлээр харуулж байгаа бод жишээ гэж хэлдэг. Би одоо өнөөдөр энэ сайхан өдөр дүүгээ магтмаар байна. Манай дүү бол ингээд намуун дүү зөөлөн ийм дөлгөөхөн ийм одоо надаас их өөр ийм хүн байгаа. Тэгсэн ирнэ хийж байгаа цаг хүрэн нь бол үнэхээр надаас бүр хэд дахин том асар том ийм үйлийг хийдэг. Хүүхдүүдтэйгээ ямар гоё ойр татна гэж бодож юм. Тэгээд ийм нэг хайр үдэ тий дотроос юм гэрэлцсэн юм хайрыг хүмүүст ингээд түгэж идэг. Тэгээд одоо өөрийнхөө өмнөөс одоо хүмүүнийг хайрладаг гэх юм одоо тийм одоо хоор шин чанартай ийм одоо дүү байгаа. Тэгээд дээрэс нь их сайхан юм юу өглөгчтэй юм сайхан ийм зан чанартай. Тэгээд хамгийн том одоо би баярлалтай юм ээж аав юм аа одоо ингээд хамт байгаад ингээ халамжлаад асраад ингээд зовлон жаргалаа хуваалцаад ингээ явж байгаад нь би маш их талархалтай байд юм аа. Тэгээд хөрхөн охтуудтайгаа ямар гоё ойр дотн юм байдаг гэж бодно. Тэгэхээр энэ хүн болон тэгэхээр одоо надаас хэдэн зуун дахин илүү юм мундаг гэж байгаа. Тэгээ би төрсөн өдрөөр нь бүр онцгойлон энэ блогийг хийж баяр хүргэж байна. Бурхан багштай тэгээд багштай нэг өдөр төрсөн байна. Тэгээд баяр хүргэе гэж хэллээ. Онцгой өдөр байна. Тэгээ би дүүдээ бэлэг өгье гэхэд асуусан чинь за гэдсэн. Тэгээ бидний хувьд нэг юм байдаг хгүй юу. Бэлгийг ингээд авахаас ичдэг. Хүнд өгч чадтай тэгсэн юм авахаас ичдэг ийм төрлийн хүмүүс байдаг. Тэгээд бас бэлэг авч сурах хэрэгтэй юм шиг байлаа. Тэгээ би дүүдээ 500,000 төгрөг өгч байгаа. Мэдээж энэ бол бага мөнгө. За энэ дээрээ тэгээд нэмээд зохицуулаад өвлийн одоо хахир хатуу өвлийн цагт улаан орон руу ч юм нэг 4-5 хоног сайхан айлчаад болох гэж ингэж бодож байгаа. За тэгээд тэрэнд нь тустай юмэр болох болов уу гэсэн ийм бодолтой бэлэг өгч जैन. Тэгээд дүүдээ төрсөн өдөр минь төргийн өдөр сайхан одоо өдрөө сайхан тэмдэглээрээ. За би манай энэ 7 хоногт нэлээд одоо завгүй ч юм уу завтай ч юм уу ийм сонин 7 өнгөрлөө. Яагаад тэгэхээр манай нөхөр 3 өдөр нөгөө юу энд семинарт явсан. Тэгээд өнөө шөнө ирэх бах.
яг нөхрийгээ явуулчихлаар ингээд хэдийгээр ганцаараа байгаа ч гэсэн бас зөндөө юм хийгээд ингээд бодтий. Тэгсэн юм тэрнийхээ нэг хэдэн хувьд л хийсэн байна л да. Одоо ингээд харж байхад гэхдээ нөхрийгээ явуулахаар баярлаад байгаа юм биш. Ер нь бол яг би ч яг өөртөө цаг гаргаад сайхан л байна. Манай нөхөр ч гэсэн маш их баяртай байгаа. Тэгэхээр өөрийнхөө дуртай юм хийгээ явж байгаа байхгүй. Тэгэхээр хин баяртай өөртөө ингээд явж байгаа. Тэгээ мэдээж битэр буцаал гэл хоёлаа. Би энийгээ санцаа одоо 4-5 онцон чи санцын чи ингээл иргэл уулзна. Тэгээд ер нь бол хажуудах хүн ингээ баяртай байхаар хүн өөрөө аяна ингээд баярлаад ингээ явчихдаг шүү дээ тийм ээ. За иймэрхүү байдалтай яж ин тэгээд яг өнөөдөр юу сайн өдөр учраас бурхан багшиг манай гэрт юм бурхан тахил байдаг. За энэ маань ирэх нүггүй би харуулах. За өнөөдөр бурхан тахилаа ингээд 15-ны өдөр учраас сайхан ингээд юу ачлаа цэвэрлжлээ. За энэ хоёр авдраг манай ах энд ирэхдээ хийж гисэн. Тэгээ би ингээд хомиртой залцсан байгаа. Тэгээ манай яг очиход бурхан багшийн одоо далаа багштай уулзаад өгсөн өөрийнх нь зураг байгаа. Тэгээ ээжийн өгсөн өдөр тутмын уншлагын ном байгаа. Тэрний хоёр хөөрхөн хүүхдийн зураг эрэгтэй хүүхдээ хоёр хүүхдээ хазтай Монгол хүүхэд юм байна. Тэгээд энэ эрхнүүд байна. Энэ хадагнууд байгаа. За тэгээд энэгээд зулаа асуусан байгаа. Энэ жижиг зурнуудыг асуусангүй томыг асуусан. Энэ манай найз хийж өгсөн. Энийг манай шийдэд идэг манай найз энэ чидээ найз өгсөн байгаа. За ингээд одоо би та нар энийг мэдэн ш та угаасаа те манай хангийнхан ингээд мөнхөө гоотой холт зураг ээж аав тэгээ битэрийн зураг за нүбд ажиллаж байсан зураг хүүхдүүдийн зураг ингээд төрхтэй ажиллаж байсан зураг ингээд зөндөө юмнууд энд байж дээ би өдөр тутам хараал энэ хүмүүстээ баярлалаа явчихдаг. За одоо ингээд би алхангаа очдог нуура тойроод алхангаа хэдэн шуунд хоол тэжээлэх санаатай байна. Натаа хамт аялаарай. За өнөөдөр бас өнөө хийсэн нэг юм гэвэл би энэ маш их олон блогерууд идэв шүү дээ манай Монголд. За тэндээс би энэ Чинсийг би байнга л ярьд юм да. Энэ эмэгтэй Герман амьдралыг энэ эмэгтэй юм гоё цонхны цуглаад юм блогийг үзлээ. Үнэхээр их гоё санагдлаа. Тэгээд яг надад нөгөө нэг ийм гоё чанар эмэгтэйлэг ч гэдэм үү ийм одоо гоё чанар надад байдгүй байхгүй. Тийм учраас би тийм юм мундаг гоё чанартай тийм эмэгтэйлэг одоо манай Монгол эмэгтэйчүүдийн тэр хийж байгаа зүйл хийж байгаа юмыг хараад ингээд үлгэрч шахах байсан гэж боддог. Яг хөө би надаас хэд зөндөө олон дүүлтэй. Тэгээд би заавалчгүй одоо тэр эмэгтэй юунд төвшөнд хүрдгүү маа гэхэд яг тэр эмэгтэй шиг жоохон хэсгийн ч гэсэн манай охин бас ингээд аваад ингээд сураад тэр эмэгтэйгээ суралцаад яваасаа гэж бодтой. Ер нь яг мэдээж мэдээллийн маш их юм одоо их далай хувь байна шүү дээ тийм ээ. Тэр эндээс одоо маш хэрэгтэй бочтой ийм гоё юмнуудыг л хүн олоос ингээд өдөр тутмаа үзээд сураад суралцаа тий. Заавал Чинс шиг байг гэж хэлэхгүй ч гэсэн тэр эмэгтэй гоё юм хүүхдүүдтэй харилцаж байгаа. Тэр юм уншиж байгаа. Тэгээ нэг гоё эмэгтэйлэг байгаа тий. Элегант гэж ярьдаг шүү тийм ээ. Ийм гоё байгаа тэр нөхөртөө харьцаж байгаа. Тэгээд ийм гоё юмнуудыг би ингээ хаваад ингээд өөртөө ингээ тусгаж авахыг ингэж боддог байхгүй юу. Тэгээд надад тийм олон гоё цонх байхгүй л дээ. Гэхдээ би тэр хамгийн анх тэр цонх ингээд unboxing хийж байгаа тэр юмнууд ингээ үзээд хөөх ямар гоё юм бэ. Хүү ер нь юмыг авахтаа ингэж гоё түүхтэй ингэж судалж ингэж зөндөө олон судал тэндээс ингэж автын мэн гэдэг би мэдэж авсан байхгүй. Тэгээд би энэ чинь хуучин бие брендийг ингээ бодохтаа за ингээл мөнгөтэй хүмүүсийн лавдаг юм гэж боддогсэн байхгүй. Тэгээ харсан чи нэр эн чинь бас цаана маш их одоо хүч хөдөлмөр түүх байд юм гэдгийг аваад ингээд өөртөө инспирэшн гэдэг шүү дээ. Энэ амар гоё юм авч байгаа байхгүй. Урам зориг ийм гоё юм надад автын. Гэхдээ би тэр цонхнуудаас нэг жагааг үлээн л та. Яг ойр зүрийн цонхнууд бол байгаа. За тэгээд манай охин 30 одоо ингээд төрс өдөр нь болох гэж байна гэдэг ингээд цонх амаар ингээд тэгэхээр наав тий миний охин ээжийнхээ хэрглэж идэлж байгаагүй юмнуудыг авах хэрэгтэй, зүүх хэрэгтэй, өмсөх хэрэгтэй. Энэ одоо хүний залуу сайхан нас гэдэг чинь ингээл нэг богино хугацаанд идэг тэгээд маш гоё байх хэрэгтэй. Тэр би боддог байхгүй юу. Тэр Чинсийн тэр гоё блогийг ингээ байнга үзэж байгаа гоё юм хийсэн байлээ нэтэр гэдэг. Тэрний вэ гэвэл би өөрөө өгч чадахгүй юм а бусдаас ингээд миний охин ингээ сураасаа суралцаасаа тэгээд тийм гоё болоосаа тий.
ингэж үлгэр дуураал аваасаа гэж боддог. Бас дасгал хийдэг янз янзын хүмүүсүүд итгэл манай охин тэд нарыг ингээ үзээс би ч өөрөө дасгал нэг хийдэг юм байхгүй. Тийм учраас тэр хүмүүсээс бас урам зориг аваад ингэсэн. Манай гой модулүүд шүү дээ, эндрэлхийн ингээд дасгал маш хийдэг, йога хийж байгааг харагддаг. Тэрийг ингээд үзээд залуучууд ингээд охтууд ингээд үлгэр дуураал авч байгаад нь би бол маш их баяртай байдаг. Ийм яад үл эцэгчүүд тийм супер биш байхгүй. Тэгэхээр тэрийгээ одоо өөрийнхөө чаддгүй юмыг бусад одоо мундаг тийм үлгэр жишээ тийм позитив хүмүүсээ эерэг хүмүүсээс ингэж тийм ээ аваад суралцаад ингэ явах юм их гоё байдаг. Тэр боломжийг бас ингээ хилж өгчөмөр юм шиг санагддаг. Тэгэд үзээд байвал энэ дэлхий чинь айл одоо хор хөнөөлттэй халуун хядлагтай юм хүл хацтай юм хорвоогоор дүүрэн биш тэ тэр болгоны үзэл стресстэй ингээд тахам бол амьдрал чинь их утгагүй шүү дээ. Нэг ингээл хар юм тоогон дотор л орсон юм шиг. Харж алхах бэлэн энэ дотор сүү байгаа, энд үр байгаа. Цөмчгсэн наран цэцгээ үр байгаа. Энийг шуундаа өгнө. Одоо үнэхээр гоё байна. За ингээд гараад алхах та. Цэцгээ баяр. Миний сарнаач асал нэлээ дайжгүй ургаж эхэлж байна. Энэ одоо хариуг дэлбэлээ. Энэ хариуг горлоо. Бasta багсаж бурцаад байна шүү дээ. Энэ маань өнөөдөр үнэхээр одоо бурхан багш хэвтээ өдөр гэж бодохоор ягаад ч юм цаанаас ингэж нэг гоё ээ. Хөршийн мод байна. Мөрөгүүд ингэж амьдарч байна да. За энэ айл их мөнгөө ингээд төлөө ойгоос унтсан мод авчаад төлөө бэлдээ зар тий. Манайх нэг маш мод авъя гэж ярьсан. Тэгээд хүмүүсийн чинь ажлынхан одоо хажуугаар тий мөнгө олох ажлыг бас хийнэ. Мод яаж байна? Таарад ингээд хөршүүдтэй ч юм уу бусад айлууд ингээд зардаг юм байгаа. Бас болж л шүү дээ. Өөрөөсөө орлогыг олоод, ашиг орлогоо нэмэгдүүлээд тэрүүгээр аялаад ингээд явж байгаа гэдэг чинь сайхан байхгүй юу? За ингээд хоёрын сөргөлчж байгаа юм шиг харагдчихж магадгүй. Энэ бол галуу. За алхаад талд нь орлоо. Жоохон амарч байна. Шуунда хоолоо өгчлөө. Өнөөдөр ийм гоё үзэсгэлэнтэй байна манай хот. Ер нь нэг 13,000 орчим хүн амтай. За тэгээд дээрэс нь ерөнхийдөө хөгшчүүд ихтэй хот гэж хэлж болно. Залуучууд сүүлийн үед багасж байгаа. Төв сөрөн газар бараадаад гэхдээ яг 40 гарсан хойно гэр бүлтэй болоод буцаж ирж байгаа хүмүүс бас байд юм байна. Тэгээ гол шалтгаан гэхлээр мэдээж хэрэг сургууль цэцэрлэг нь одоо алдц ихтэй хямдхан за тэгээд байр хямдхан байдагтай холбоотой болов гэж бодож байгаа. Гэхдээ бүр том хотуудаас ялгахдаггүй бүх юмнууд байгаа. Үнийн хувьд ямар ч ялгаагүй. Тэгээ ингээ явж байна да. Тэг хөдөө орон нутгийг сумдыг нэг иймэрхүү байдлаар л хөгжүүлвэл зүгээр юм шиг байна. Тэгжээ залуучууд огтно бас хөгшөд хүүхдэд ээлтэй юм уу да. За иймэрхүү байна. Алхаад сайхан орж ирлээ. Жохо өлслөө. Би өчтөр нэг юу чансаа. Энэ нөгөө нэг
Будаатай банштай цай чансан. Жогоо сэрүүхэн байсан л да. За тэгээд энийг өчигдөр бүх баншин нийцсэн. Өнөөдөр будаагийн сүйтэй бодлыг халаа сүү нэмээд итчихээ. Яг бурхан багшийн дүүцэдэр таарсан хоол боллоо гэж үзээ да. За ингээд боллоо. Хоккейн тэмцээнийг үзлээ. Орой хөөд түүхэндээ анхудаа хүрэл медаль авлаа. Залуучууд багийн ахлагч нь 36 настай ингээд холилдсон баг тоглоод өндөр амжилт гаргалаа. Баяр хүргэе. За энэ удаагийн блогийг төр өндөрлөе. Төр баяртай.